Харшлын мантра. Агаар тэнгэр сэлмэг байгээ, амьсгал бүрмэн ариун байгээ, ам бие агаарын тунгалаг бодлын сайхнаар тэтгэе. Энэ биес минь харшлын шалтгаан холдож одож хамаг эдэс минь амгалан байгээ. Хөнгөн тунгалаг эрчим урсаж хүч тэнхээ минь сэргэн дэлгэрлээ. Ухамсар минь уужин байж уушиг амьсгал минь чөлөөтэй байгээ. Талархлаа. Хүн бид өөрсдөө харшил гээч найздаа хачин их хайртай болохоор хамаг үеиндээ дуудах юм. Зүлэг ногооны харшил, зулцган амтны харшил, нохой муурын харшил, нойтонгүйдний харшил, халуун нарны харшил, хамрын битүү харшил, амтад дарсны харшил, алин жимсний харшил, үнэлтэн ариусган харшил, үгийн сайн муугийн харшил, тоосны харшил, тоймгүй олон харшил, тэгээд бас болоогүй. Хар цагааны харшил, хатуу зөөлний харшил, таарч тохирохгүй харшил гэж бас байна. Он цаг хугацаа өнгөрөх тусам олон өнгийн харшил дэлгэрчээ. Хоол ундаа халуун хүйтэн хэрэглэж, хормын дотор хүртэж, халуун гашуун хүнсийг хачир болгон хэрэглэж, ходоод зочролд орж хариу урвал үзүүлэн харшлын янз бүрийн хэлбэрээр гадагшуулна. Би гэдэг үнэнч нөхөр маань буруу хооллолтыг сануулж хэлдэг. Бэлэг тухайд багш мэтлэл бичиггүй сургамж болгон биеэр минь харшил туруулна. Хэтэрхий ихэд шунвал хэмжээг нь сануулж өгнө. Хэрэггүй бүхнийг хуримтлуулвал хэвлий дотроос минь дохио өгнө. Сэтгэлд үссэн духгүй бүхнээ санаа алдан дотроо хадгалаад байвал дотроос ч нь хатгаж гаднат нь ганган газрын зураг бүтнэ. Сэтгэл бухимдал тэн явбал сэрэмжлүүлэн шивнэж сүүдэр мэт даган ирж шагаа шилбээр шаргалдаж эхэлнэ. Гол дээр тэгэлсэн үг гомдол болон хувирна. Гомдол удаан хадгалагдвал харуусал болон хувирна. Харуусал өөрөө үзэн ядал болж хувирчээ. Дотоодод багтахгүй зөрчил, дарагдаж удаж чадахгүй хатуу ширүүн үгс харшил болон туурна. Харшил гэдэг дайсан бишээ, хайхрамжгүй явсны дохио юм лээ. Харин учрыг таних чадах юм бол хамгийн сайн зөвлөгч минь юм аа. Харшил нь бие хайрлаж сур гэсэндээ битүүхэн дохио өгдөг юм байна. Бодол үг ариусгаарай гэсэндээ буцаан харуулах тол болдог юм байна. Өөрийгөө эвлэрч чадвал өвчин хүртэл дөлгөөхөн, өөрөө л бусдыг ойлгож чадвал өдөр бүхэн уужин болдог юм байна. Харшил бүхнийг харааж зүхэхэд хариу нь улам чангардаг, харин учрыг ухаарч таниад хайрлан хүлээвэл намдан инэрдэг юм-лээ. Орчлонгийн юмс бүхэн онцгой учиртай оршдог. Ойлгож харж чадсан хүнд олон сургамж хайрладаг. Тиймээс би харшлын хилэмжээ танихыг хичээнэ. Дэвчээр ухааны багш хэмээн талархан хүлээн авнаа. Харшил чамайгаа хайрлан талархъя. Эрүүл инхийн гэрэл цацарч индрэл хайрын хүчээр эдгэрэлд хүргээ. Талархлаа. Хүн бүр эрүүл инх амгалан байх болтугай. Дядята биханза маха биханза раса самугади суха.